Дараагийн мэдээ хүргэе. Цагаан зэрийн тоо толгой жил ирэх тусам буурч байна. Тухайлбал Сүхбаатар аймагт цагаан зэрийн тоо 4 саяд хүрээд байсан бол өдгөө 500-аас 800 мянган болж 4 дахин буурсан байна. Иймээс Сүхбаатар аймагаас 3 дугаар сарыг цагаан зэрийг хамгаалах сар болгон зарлажээ. Цагаан зэр бол өөрөө энэ одоо тал хээр нутгийн экосистемийн хамгийн чухал одоо бүрдэл хэсэг юм аа. Цагаан зэр хэрвээ устж үгүй болох юм бол явандаа энэ тал хээрийн экосистем тэр чигтээ үгүй болно л гэж ингэж ойлгох хэрэгтэй. Одоо цагаан зэрийн нөгөө эд одоо төлөлдөг янзаа гаргадаг энэ одоо цаг үеднүүд бид нар энэ арга хэмжээг бол 3 сарыг бүлтэн хамруулж ингэж одоо арга хэмжээгээ зохион байгуулъя. Энэ төлөлтийн процесс нь өөрөө ганцхан хоногоор бас ингээд хэмжигддэггүй учраас бид нар 3 сарыг бүхэлд нь бол одоо экосистемийг тэнцвэрийг хадгалахад болон анхаарна гэж ингэж ойлгож байна.